За бид ингээд сая хэлсэнчлэн тодорхой хугацаанд төрийн албаны зөвлөлийнхаа мэдээллийг сонсоод бас шаардлагатай бол эндээс улс төрийн дэмжлэг үзүүлэх нь бол бидний үүрэг, улсын хурлын үүрэг. Улсын хурлаас өөрөө одоо томилогддог эрх үүрэг бүхий одоо төрийн албаны зөвлөлийн гишүүд байгаа. Цаана одоо бүхэл бүтэн институт байгаа учраас. За нөгөө төгөр бас хоёр дахь асуудал ер нь төрийн албаны зөвлөл бол яг нь шүдгүү арслан гэдгийг бол 2016 онд бас ярьж байгаад бид хуулинд бас нэмэлт оруулаад шинжилсэн хариулга явуулсан шүү дээ. Энэний дагуу бол зарим нэг шүдтэй болгочихсон. Тэр шүд нь хэрэг одоо хурц вэ гэдэг л асуудал байх, мохоо байгаа. Нэг ялангуяа одоо саяны бидний ярьж байгаа зүйл дээр хяналт шалгалт хийгээд тэгээд хяналт шалгалтаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг одоо авч хэрэгжүүлж байгаа байдал дээр бол үнэхээр одоо дутмаг байгаа байхгүй. Тэгэхээр бид сая одоо сэдвээр дараагчсан хэлж гин хуулиа өөрчлөнө гэж. Хуулиа өөрчлөхөд бид энэ асуудлыг маш тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхгүй одоо ингээд дараагийн дүгнэлт, дараагийн тайлан сонсоод яг ингээд сэдвээр дарга ирээл энийг ярина. Хуулинд нь одоо тэр хүнд бол хязгаартай одоо нөхцөл байгаа учраас энийг их тодорхой оруулах ёстой гэж бодож байна. Баярбаатар дарга хэлж байна одоо та өөрөө манлайлаад одоо ажлыг хангаж байгаа миний хуулийн төслийг ахлаад явж байна. Би бас тэрэнд бол заа гэж хэлж байна. Бид энийг бол хамтдаа манлайлаад явах ёстой. Төрийн албаны зөвлөлтөөгөө засгийн газрын хэрэглэх газартайгаа, хяналт хэрэгжүүлэх газартайгаа, удирдлагын агенттай төрийн одоо бусад байгууллагуудтай хамтарсан байдлаар энийг бол ингээд хийгээд явах ёстой гэж байгаа юм. Сайн үр дүнгууд гарсан. Энэ сонгон шалралт бол энэ боломжийн түвшинд байгаа шүү дээ. Энэ сонгон шалралтын систем бол өөрөө тогтчихсон. Энэ анх байснаас бол шал өөр одоо шинэ түвшний одоо систем бий болсон. Энэ дээр төрийн албаны зөвлөл өөрөө бас их сайн манлайлсан. Төрийн байгуулалтын байгаараа үеийн одоо байгаараа шүү дээ энэ дээр сайн дэмжсэн байна. Тэгэхээр энийг бид бас тэмдэглэх ёстой. Олон нийт ингээл бүх зүйл болохоо байцсан юм шиг ингээл бид яриад байвал аюул болохоо байж л гэж бодно гэтэл болж байгаа зүйлийг бас ярих ёстой. Саяны байдлаар тэр шүдийг хорцолж өгөх, нэг бол одоо байхгүй газрын шүдийг одоо шинээр ургуулж өгөх асуудал байгууллагад тэрийг л хэдүүлээ хамтаа ингэсэн ийм бодолтой байна. За засгийн газар өөрөө төрийн албаныхаа менежментийн зарим одоо асуудал оролцсон уу? Яг бол энэ төрийн алба шин эцсийн үндэс захиргаа болон одоо төрийн үүршгээ засгийн газрын өөрийнх нь одоо чиглэлээр явж байгаа учраас тэрэндээ бас одоо идэвхтэй оролцдог тэр чиглэлээ бас хэрэгжүүлэх ёстой. Заримдаа ингээд төрийн албаны зөвлөрөө одоо асуудлаа шийддэг юм тохиол байгаа даа байхгүй. Яг засгийн газрын өөрийнх нь хүний нөөцийн менежментийн асуудал байхад тэр энийг бид нар бас ялган салгаж ойлгох ёстой байх гэж бодож байна. Дараагийн зүйл нэг цоошин үе бий боллоо. Төрийн албанд бол ингээд бид шинэ үеийнх нь орж ирж байгаа бол тэднэр тохирсон байдлаар хөгжлийн асуудал яригдана. Сая одоо сэдвүүн одоо шин дарга хэлж байгаа үнэн багхгүй юу? Бид угаасаа бас буруу юм хийсэн багхгүй юу? Тэр сургалтын хөтөлбөрийг аваач засгийн газараар баталчаадаг ямар хэрэг байна? Хэрэггүй багхгүй. Тэр үед бид хэрэггүй гэжсэн тэгэл тийм болгоо хайцсан багхгүй. Энд альва сургалтын байгууллага шүү дээ. Сургалтынхаа хөтөлбөрийг өөрийнхөө одоо эрдэм юм сургалтын зөвлөлөөр баталдаг байхгүй. Ийм сонин гажин бид нар хийцсэн байхгүй. Тэгээд хэдэн жил тэр нь бол одоо өөрчлөгдөөгүй явж байгаа. Гэтэл аль хэзээ өөрчлөгдсөн байхгүй. Жил болгон өөрчлөлт яваад байсан. Тэгэхээр сэдвээр дарга одоо та бүхэн маш тодорхой бас зөвлөмж өгөөрөө бид энэ сургалтын одоо шинэ хөтөлбөр дээр саналаа өгнө тал талаасаа. Тэрнээс бол засгийн газрын одоо хуралдаанаар ороод дараа нь одоо хоёр том байгууллагын нэг нь одоо жишээ нь засгийн газрын хэрэглэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд нөгөөх нь төрийн албаны зөвлөлийн дарга баталдаг ийм одоо хошин шогшиг байж ирээсэ болохгүй. Канадын та мэдж байгаа төрийн албаны сургууль дээр бид нар очиж ажиллаж ирсэн, таад очсон ажилласан баг. Эдгэрт ийм байхгүй байхгүй. Бүр сонсоод гайхаж ирсэн. Би очиж ажиллаад одоо хуулийн дээр юм ч яа зохицуулт нь ийм байгаа юм шиг л хэлж ирсэн л да. Тэгэхээр энэ зүйлээс татгалзъя. Цаашлаад бол мэдээж хэрэг тэр сургалт хөгжлийн асуудал дээр бид онцгой анхаарах ёстой. Одоо бол бид энэ хуучин тэргүүн түшмэлийн эрхэлсэн түшмэлийг гэдэг сургалтаас бүр болмоор санагдаж байгаа. Бүр ингэ задлмаар. Яг одоо хэрэгцээнд тохирсон байдлаар тэгж сургалтуудаа одоо модулуудаа гаргаж ирэх, тухайлсан сургалтууд гаргаж ирдэг ийм байдал руу оръё. Гэхдээ мэдээж хэрэг албан тушаалын шаардлагын сургалтууд байлгүй яах вэ? Гэхдээ хэрэгцээний сургалтыг бол нарийн хар. За ойлголоо. За Бадарч